Тууч гэж. Энэ сайн нөгөө эргүүлж харуулах гэж байгаад энэ нэг давчинд буруу дарчиж. Тэгэхээр дуугүй болчтой. Би хэд ингэж бандуулж ирсэн. Байна. Зүгээр одоо эргээд хийж. Сая би буруу давчин тарцсан. За. Сая нөгөө эргүүлж харуулах гэж байгаад буруу давчин дээр дарчжээ. Эргээд ороод ир 5К хүн үзчихсэн. Эргээд ороод ир манайхаа эргэж орж ирэх төр хүлээчээ. Сэрик дээр гаццсан байсан. Сэрик баян үлний сэрик. Тэгэл тэр жаргал баяр шиг аранга бүрв дов шиг нутгийнхаа залууг авна үсттэй. Нутаг усч гисэн цаагаараа мөнгө шүү дээ. 5 компани сахирал 100 гарна. Гэхдээ төрийн өмчийн компани сахирал улс төртэй холбоотой гарууд заа. Нэг бол нэг 20 төрийн өмчийн компанид ажилладаг том албан тушаалтай гарууд. Эрх мэдэлтэй дарга нар 50 саяар 10 дарга. Мөн үү? Ягаад гэвэл тэр 10 даргыг их хурлын гишүүд нөлөөлж томилуулдаг засгийн газраа шантаажлж байгаа. Тэгэд нутгасаа бүх гаргалаагаад додгор амтэн хажуудаа нэг улсын толтой бүх дагуулж явж PR-а хийдэг. Ингээ удаж байгаа. Яг гой орцсон явж байгаа гэх. Үгүй цаанаасаа таслуулаагүй. Сэрик гэд эхэлж байна. Манай хазаа ороод ир сэрик гэд эхэлж байна. Би энэ дивжээ цэгээ мен дээрээс харж байгаа шууд анализ хийж байгаа шүү. За олон улсд бол мэдж байгаа шүү дээ. Би дахиад ярив. Тулааны урлаг найраа хийсэн байх юм бол торгуулийн болон эрүүгийн ялтаа болсон. Энийг одоо энэ хуулинд оруулах хэрэгтэй. За орж ирж ийн хороод нэг 3К болгож байгаа тэгэхээр галз хорд. Огнохын энэ илүү төтөм ярихгүй заяа. Тэ надад тэгтээ тэргүй муусаа юм наалтахгүй намайг муулна байна. Пэ хамаагүй заяа. Тэ өөрхий манай гинийн цагаа гард түм юм аа. Сонгуул өгөхөөр хулгайч нарыг сонгоч. 5 цаас өгсөн юм аа өөрхий. Өөрөвдөд хүний савыг хоосон буцаагаад явах үгүй шаа. Хулгайчууд нь гарч ирээд тараасан мөнгөө хэд дахин даахгүй. Тэгэл наадан болохоор хөөрхий эдэн бөхчүүдэд хараад баярлаа шахаад. Нөгөө хэд нь боо жүжиг гошин шок кино дараа чаашаа шааштай. Тэ? Одоо энэ жил уг нь төв цэнгэлт хүрээл дүүрдэг байсан. Энэ жил 5-5 мав хоосон. Өөр хөнгөө хэлвэл. Ягаад гэвэл бөхчүүд ингээд жилд ингээд бүх наадмаар найраа шаагаад ард түмнээ хуураад байгаа юм чи. Энэ бол залхингийн гэмтэр шүү дээ. Залхин шүү дээ зөв. Ард түмнээ хуурж шүү дээ. Төрийнхөө наадмыг хуурж шүү дээ. Төрийн наадам, баяр наадмын тухай хуулийн дагуу зохион байгуулагддаг. Хууль зөрчиж байна. Хууль зөрчиж байгаа хүн хуулийн хариуцлага хүлээх ёстой. Тэгэхээр энэ бүхний найраг ер нь эрүүгийн хэрэг рүү оруулах ёстой. Төр өөрөө хянжгаад наадмаа хийдэг. Харамсалтай төрийн нэр дээр номтой юм мэдээ хулгайч нар орж ирсэн. Энэ наадмыг бантан утгасан хулгайчууд. За одоо сэрик рүү явжсэн. Тэ сэрик. Нэг нутаг усгахгүй мөнгөөр авдаг болсон. За одоо би хашир үзэн заяа. За одоо энэ яг энэ иргэдэг энэ төвчн дээр дарна. Хөп гээд сая ажигийнх дээр нь дарсан дууг болцсон. Опа. Би падан дээр оруулдаг гэж. За энэ сэрик сандаж өг залууг авсан. Сандаж үе мөнгө нүүрсний хулгайч төлсөн гэсэн. Бараа байхгүй. Хараагүй залуу байна. За буцхан аваа. Буцлаа. За тэгээ баян үйлгийн энэ мүү коптелк мөнгө байхгүй хөдөр улгаар тастуулсан. За улсын арцаг лавг очир. Алдархан юм уу лавг очирыг энэ хэн тастаа ичжээ арангаа сүхөт аваа тастцаа. За манай золбоо уул жамбал дөрж байгаа авсаа. Өөрөө найзгаа аавна гэж шударгаар хэлсэн. За энэ гаа хуйг бэг зүрэнг энэ улсын гарцаг гаа хуйг. Энэ бэг зүрэнг аваад яс. Тастуулсан. Бэг зүрэнд даваад уйлсан. Шүвгэрлөө гэ. За энэ хоёр бол найраагүй яс барилцсан. Энийг таавах мэдж байгаа. За хоёрдугаар дүүс рүү орё. За юу. За эндээс бол номин далаа найраагүй баталгаатай. Мөн үү? За жаргал баяр гівцсэн. Нэгдэх. Шарв дорж багш нь авцсан гівцсэн 2 дахь. Төр мөнх анар авч нутгийнхаа залууг дэмжсэн гівцсэн 3.
Сэрик сондож явд гэвтсэн төрсөн 800 сая гэсэн. 800 сая гэсэн шүү. Тэ. Одоо хойш нэг юмыг дахиад хэлчихэ. Хөөе. Хулгай хийж байгаа хулгайч нар хулгай үйлдэлээ хүлээн зөвшөөрдөг юм заа юу. Хулгайг нууцаар хийдэг. Эдгээр бидний нүднүүдэн дээр гэж мөнгө тоолохгүй тодорхой. Маш нууц зохион байгуулалтанд өндөр түвшинд явагдсан заа юу. Яагаад би Сэрикийг хэлж байна? Сондож юу мөнгийг уул уурхайн бизнесмен морь үйдэг хулгайч иргэн дэ төлсөн. Нүүрсний хулгайч. Тэ. Дэ төлсөн заа юу. Ягаад гэвэл тэр хулгайч сул аргаар мөнгө олсон. Ойлгож байна уу? Тэ. За сондож юу. За ингээд өдрөлг таст болсон. За хоёрдугаар дүүс рүү оръё. Хоёр руу орлоо. Хоёрдугаар дүүс дээр дарлаа. За баасан хүү. Төрөгийн баасан хүү гарцсан увсынхаа залууд гівцээ нутгийнхэн дүү дэмжсээ ойлгомжтой. Мөн үү? За энэ дэхтэй сайн барилдаг залуу байгаа шүү. Би чанга. Увсын дэс яг сумынхан залуу байна. За улсын арцлага мөнх эрдэнэ. Ховдын жавхланд гівтчихжээ. За энэ сулцаа шишаар нөхрийг хараагүй юм байна уу? Бяр муутай юм байна уу? Ойлгомжтой. Өмнөх дөрөв мөрөн ч гэсэн хийцэн бах уу? Тэ би мэдэхгүй юм байна. Мөнх эрдэнэ төрчихжээ баталгаатай. Улсын арцлага бадрах төржээ. Улсын арцлага бадрах гэж ямар юм байд юм бэ? Энэ бадрах төржээ. Бадрах төрж. Бадрах алтан цайж энэ нөгөө найзыгаа дэмжсэн юм байна. Тэгээ найзыгаа тунаанаас гаргасан юм байна. Тэгвэл найз нь мэдээж найзтай өртөө үлдчихэж байгаа. За дашуул яс үзээд энэ гант тулгыг туучжээ. Өвөр хангаа. Аймгийн арслан гант тулгыг туучжээ. Дашуул шудраг барилцсан. За улсын арцлага мөнх баяр төржээ. Төржээ. Энэ залуу төржээ. Төрөөд мөнх баяр говь алтан, говь сүмбрийн мөнх баатрыг авчээ. Амлжээ. Төржээ. Тэгтээ энэ залуу сайн барилдаг залуу л да. Тэгтэл олон жил барилдах гал чадахгүй байгаа. Тэгэл цол авах гээд мөнх баяраар төржээ. Улсын начин Бачулуун хөвсгөлийнхаа баасан живыг аваад төржээ. Бачулуун гэж энэ хуучин хөх чирэнгэр гэж нэртэй байсан юм аа. Энэ сайн л да. Аргагүй сайн залуу. За баасан жив хэнийг бачаач. Бачулуун баасан жив да төрчихжээ. Баасан жив сайн залуу хөвсгөлийн бүрэн тогтхоо. За тэгээд нутгийнхан бол нутгийнхандаа өгөхтэй бол 500 гэж байгаа шүү дээ. За улсын начин тавг дөрж Өвөр хангаа Булган аймгийн бүхт тавг дөрж гэж юм байна. Манай мөн тавг дөрж дүү тийм шүү дээ тий. Нарийн тэлийн манай Баянгарын наадлын тавг дөрж яасан. Энэ булганы сайхны намнын сүрэнд төржээ. Ойлгомжтой. Миний хэлсэн тоо ойлгомжтой баг. За Сумьяабат булганы. За Сумьяабат булганы энэ нөгөө инээдэг залуу шүү дээ. Бүхэн одоо юу ажилладаг энэ Сумьяабат гэдэг. За Сумьяабат дүү төржээ. Сумьяабат булганыхаа бат эрднийг авчээ. Булганыхаа дүүг дэмжижээ. Ойлгомжтой. За төвшин төгс. За ингээд аймгийн за төвшин төгс булганых төвшин төгс булганы гişг өндөр энэ тасалсан юм байна. Давжээ төрөг байна. Мөх жаргал төрөг байна. Гусчээ Амгаланбаатар. За ингээд энэ Амгаланбаатар аймгийн заанууд ингээ хоорондоо тунсан. Эднэр бол яс үтсэн заа. Эднэр бол яс жинхэнэ мөнчгөрөөр начин болсон. За энэ шудраг барилцсан. Найраагаар бишээ. Ягаад гэвэл аймгийн арслангууд хоорондоо оноолтоор тарьсан. Энэ шудраг барилцсан. Энэ Батсүр. Энэ Батсүр энд яасан. Энэ аймгийн арслан булганы эрхэн баяртай, булганы Монголын эрхэн баяртай нуглаагаар тунсан. Энэ Батсүр бол мөнчгөрөөр начин болсон. Энэ бол үнэхээр сайн залуу шүү. Жинхэнэ ярга махтай, жинхэнэ хөдөөний меншгэн, жинхэнэ борг амьдралаас гарсан залуу. Энэ ингээд шудраг 1 2 шудраг. За энэ хоёр ингээд 6 аймгийн арслан нуграагаар нэг энэ шудраагаар болсон. Ингээд 1 2 3 дээр номинч бол ингээд 4 мөн үү? За энэ баяр жавхлаа харамсалтай болсон. Энэ бол үнэхээр сайн залуу. За энэ сайхан залуу бол хамгийн сүүлд зайлвал мөнгө авахгүй оноолтоор гончиг сүрэнтэй тунсан. Гончиг сүрэн аргагүй Барангаан хотонтын жуудагийн олон улсын хэмжээний мастер сайн залуу. За ингээд шударгаар гончиг сүрэн Батсуур Амгаланбаатар
Дээрэс нь нэгдүгээр дүүзэд мөн үү? Нэгдүгээр дүүзэд номин далай. Энэ 14 начингаас мөн үү? Яг шударгаар мөнчгөрөөрөө начин болсон. Бусд нь одоо хөрөв давггүй ярьсан би нутгийнхаа шавыг авсан. Хөп. Гэвцээ өгсөө гэд. За манай жамбал дээр золбог тэртээ тэргүй Монгол даяараа мэдж байгаа. Мөн үү? За наа чи нэг юмэрхүү. За одоо гарцаг руу орно. За одоо гарцаг руу орно. Гарцаг руу орно шүү дээ. Ойлгомжтой. Найраны яриа хэрэгс хизээч жирийн иргэдээс харахгүй шүү дээ. Та нар нэг юм бодоорой. Тэр цэнгэлдэгт болж байгаа үйл явдлыг жирийн иргэд ярихгүй бүгчүүд хоорондоо өмнөөс нь мөнгөний төлсөнд дарга нар хоорондоо нэгэн луга мөнгө байна уу манай нутгаас начин төрөгчээр бэлэн 100 аваад маргааш найдвартай машин өгөө явуулъя гүрч ажиллаж байна. Бэтүүсээ банксууд ажилласан. За одоо дахиад орноо. За ингээ 5 даваа дууслаа. За 5 даваа дууссан. За одоо яа. Апа за одоо энэ чинь ингэж байгаа. Эргүүлээд ингэ дараа шүү дээ. Опа. За 6-гийн даваа. За амгийн арслан увсын өсөх хоёрыг мэдээж Батцуур аваад нутгийн дүүгээ аваад увсын дисийг ахыгаа бити ядраагараа гэд үнсээ явуулсан байх ойлгомжтой. За содном дөрж хөвсгөлийнхөө баасан живийг аваад гэртүүлчихэж байгаа. Хараад ягараа. Тэ гэртүүлчихэж байгаа. Орхон баяр. За Орхон баяртай ч юу гэж ярих вэ? Гэхдээ Сэлэнгийнхаа Наранбаатарыг аваад тийм үү? Бас Наранбаатар ч гэсэн Орхон баяртай нэг ядраагаад явах гэж бодсон. Оюун болд Сүхбаатарын номинлаг аваад тасдчихж байгаа юм. Батмагна Биксүрэнг аваад тавьчихж байгаа. За эдгээр бол бүгд ингээд давж байгаа ойлгомжтой мөн үү? За ингээд Сундаж Амгалан Баатар хоёр яс үтсэн. За энэ дээр Сунжид бол яг барилдсан заяа. Яг тэгвэл хоёулаа аймгийн цолтой бүх нуграан дээр таарж байгаа учраас энэ бол яс үтсэн. За энэ залуу бол 6-гийн даваанд бол яс шаасан. Яс үцэд аваад 6-гийн даваан дээр яс уссан. За ингээд 6 дээр ингээд үндсэндээ бол энэ Батцуур. За энэ 5-ын даваанд аймгийн арслантай нуграад давсан. 6-гийн даваанд Гончиг сүрэн гэж агуу бүхтэй. Энэ хоёр цэргийн зан аймгийн арслан хоёр тунсан. Энэ бол үнэхээр хоёр аймар бүх. За яа. Ирээдүй авраг арслан. За яа. Энэ хоёр. За ингээд Батцуур энэ хоёр тунсан заяа. За ингээд гарцгийн даваа бол ингээд мөнгөгүйгээр 1 2 гарцах шударгаар төрсөн. За энэ дотор гэхдээ мөн үү? Одоо ингээд гэж байгаа. 7 дээр төрөх штеп шүү дээ. Мөн үү? 7 дээр төрөх гэж байгаа хүмүүс ахта гэрт ядраагаад явах юм аа. Хөп. Тэд энэ бол байгаа болсон явдал. За. За ингээд 7 шүү дээ. За 7-гийн даваа. За Батцуур авраг даштай яс үтсэн. Даш өөрхөө муу барилдаад ширгэнж барилдаа шаалгасан. За содном дөрж инх саруул гэхдээ сайн. Гэхдээ яагаад Сундаж үеийг авсангүй? Яагаад мөнгө шаргалыг авсангүй? Яагаад Батцуурыг авсангүй? Мөн үү? Яагаад Алтан жойжийг авсангүй? За тэгээд одоо энэ дээр бол содном нотой. Оюун болд нотой. Ингээ хоёр заан төрцөө. За энэ хөдөр болго Алтан жойжоор яг алалцсан. Алтан жойж бол 5 дээр Алтан жойжийг бол юу шүү? 5 дээр нутгийн найз нь дэмжсэн. Тэгээд 6 дээр энэ дээр тунаагаар ингээд хөдөр болгыг тулаад заан болсон. Энэ ойлгомжтой. За 7-гийн даваа. Оп. За манай Батцуур авраг. Увсынхаа инх саруул дүүг авлаа. Амархан дахтай хамдаад энэ инх саруул бол үнэхээр сайн бүх. Эхний жил начин болсон, дараагийн жил начингаа баталсан, энэ жил заан болсон. Тэгэхдээ одоо 80 одоо баг 87 8 оны баг харж яваа Харимл Батцуур аврагт бол дахимдуулаад унан ч гэж юу аах вэ? Тэгээ ахвал за ахын шөвгөрөө ахын дөө ахыгаа битри ядраа гэсэн мөн үү? Тэ. За Орхон баяр ойлгомжтой Сундаж үеийг аваад нам шаацсан. Батмагна Балтүлзийн хоёр өстө
гал гарч үнэн хүчийг үзсэн энд ойлгомжтой. За яг л ийм л болсон да. Тэ? Та бүхэн тэгээд одоо юу гэж бодож байна? Ойлгомжтой ийм л боллоо. Тэгээд одоо нүүрсний хулгайчууд энэ начингуудын мөнгийг төлж байна. Начин болонгуудаа цаашаа 6-гийн даваа бие үнэлээд твтчихэж байна. Ягаад гэвэл 7 дээр төрөгч байгаа гарууд 6 дээр мөнгө өгөөд твтчихэж байна. Битүү ийм яриа. За зааны даваа бол нэг тэрбумаас хойш би тэр цагааны жигмэд үлээ. Жигмэдийг харуулчих. Жигмэд үлээ цагааны тууч цагааны нөгөө бүхэн юу гэлээ цагааны жигмэд үлээ. Цагааны жигмэд тэрэн дээр бичсэн байсан санаж байна уу? Би та тэрийг харуулъя. Цагааны жигмэд за цагааны жигмэд дээр ингээ харуулъя. Энэ дээр бичсэн байсан энийг өдөө хаагаад тах ч таашаа. Цагааны жигмэд биш шүү дээ. Мөг ах мэдээл дутуу байна шүү гэж байна. Өө ах нь яг хөө тэгээд хүний нэр ус олж орохгүй хэлж өрөөл наадвал чинь гоншигноо шаачна. Цагааны жигмэд биш дээ. 8-ын даваанд гард болох уу гэж байна. Аргагүй том бүх юмаа гэж байна. За энэ байна. За цагааны жигмэд гэдэг энэ. Бүх сонирхогчдын хуудас. Оп. За инксар уул сундаж нар улсын зан золны болцол хангалаа. Яата барилдаж байхад зам байтугай төрүүлсэн чи яах вэ? Эд ирэн дээрээ гал цогтой. Гэхдээ сообо хоёрын зааны анш. Хоёр төрцөө хоёр нөхөр манай хоёр дөөрхий. Энд чинь цагааны дэг жигмэд хэлээд байгаа шүү. За манайхаа бүхэн барилдаан чи ийм л юм боллоо. Тэгээ яг нэг үг хэлэхэд хойш зүгээр одоо ингээд хүнийг аваад дэмждэг бүх хорвоо дэлхий дээр байхгүй. Ягаад гэвэл энэ их цус хөдөлгөмөр нүж энэ их хөлс хүчийг зүгээр гівтдэг юм амьдрал дээр байхгүй. За яг баян мөнгө аврах хүүгээ аваад өгөхөл хүн ёсны асуудал мөн үү? Өсгөө хоёр аврах төрсөн дүү Батбаярыг гарцыг аваад дэмжих хүн ёсны асуудал. Сумын базар аврах сэржүүдэгээ начин төрүүлэх хүн ёсны асуудал. Тийм биз? Бусдаар бол төрсөн ах トゥ гişүүл тэгэл тэр нүүр нутг самаагүй штэ шууд төрн штэ баталгааштай штэ. Тэгээд энэ жилийн бүхий найраа бол тэгэл одоо жишээ нь 3 тэрбум амархан штэ. Том дарга сайд уцтлаа. За бэлднэ нутгаас тэм цолтон төрүүлнэ. 250-аар тэдүүн. Дүүм. 250-аар 12. 500-аар хэдүү? 6 хүн. Ингээл нөгөө 500-д яг улгайчуудыг ажил тавина, бизнесийн дэмжин, төрийн өндөр том цаг дарга нар битүү дэмжин. Яг ийм зарчмаар явдаг. За яа. За тэгээ увсаас хань сонссон юм байлээ. Завханаас. Завханд бол энэ цэрэн бунцэг давгаа хоёр орцсон шаагаад ингэсэн. Мөнгөтэй хоёр улгаач нэг нь архиар баяжсан нэг нь нүүрсний мөнгийг хулгайсан хоёр улгаач жинхэнэ найраа шаасан. Тэ. За ховдынхоо ойлгомжтой шүү дээ. Одоо манай Бацөрөг заан чинь бол их төрсөн шүү дээ залуудаа. Анхны 100 сая ханш сонсоод энэ юун дээр 22 дээр бол налах дээр ингээл хоньнууд үлдсэн наадмын хонь үлдэн шүү дээ. Хөдөөнөөс туугаад ирсэн. Туранхай хоньнуудыг 100 саяар төрлөө. Бүгдийг худалдаж авлаа. Ногоон шахлаа, намар оруулж ирлээ, даавалтлаа. Ингэж бизнес хийж эхэлсэн. Найзууд нь ярьдсан байна лээ. Сонссон үнэн. Тэгээ мөнгөтэй болсон аргагүй хүний хөдөлмөр. Бацөрөг бол алдарт их. Манай Бацөрөг цаан жогсмын Бацөрөг. Сайн бүх. Бацөрөг бол яс үзэл явсан бол бас л цаашаа бас ёндоо байвал бас төрөв зүрт үзчих байсан. Бацөрөгийн майжиг бол бас хэр баргийн хүнд амар гівчээргүй шүү дээ. За тэгээ одоо яармаг дээр байгаа энэ Бацөрөгийн хөдөлмөрч бүх. Тэ. Зүгээр л номингийн түрээсийн төлбөр нь сарда хэдэн зуун төгрөг авдаг гэсэн байна. Хөгжүүдийнхаа төлөө манай Бацөрөг заан бол их мөнгө гаргадаг. Та Бацөрөг одоо энэ тэгэл ховдынхын чинь мөнгөтэй л дээ зүгээр талаа чинь. Тэгэл энэ мөн сонссон гэсэн шүү. Баталгаатай заа. За тэгэхээр энэ найрыг болиулъя гэвэл манайхаа хөөе. Одоо энэ дэндлээ үнэхээр
Тэ. Миний бодлоор энэ дуракуудыг шүү дээ. Бүгдийг уцыг нураагаад төв зэнгэлдэх рүү оруул. Мөн үү? Уцыг нураа. Уцыг ингээд шууд нөгөө бие ингэж нэгждэг шүү дээ. Тэ. За тэгэл яг уу. Нэг давсан бүхэн тийшээс хоёр давсан үзэгчдийн суудлаар. За 3 даван дахиад уцыг нураа. 2 даванд унснууд нь үзэгчдийн суудлал. Мөн үү? Тэгэл ингээд цөөрөл ирнэ шүү дээ. За тэгээд 3 даваад давсан 126 бүх яг уу. Уцаа оролгаас суун бүхчүүд унснууд нь хаашаа. Одоо битүү бүхчүүд уцаараа яриад мессеж өчөөл. Битүү ингээд уулзаал. Энэ шүү дээ. Битүү энэ. Энэгээр бүх юмыг амжуулж байгаа. За ёо. Уцыг хураа. Нэгдүгээрт. За тэгэл 5 бол юу шүү дээ. 16 үлдэнэ. Мөн үү? 32. 5-нд 32 үлдэнэ. 32 бүхийг шууд аваачаал палатканд нөгөө эмнэлэгт ингээд тусгаарлцсан байдаг штэ. Нэг хөшгөөрлөө тусд нь 50. Тэнд нэг камер 50. Төрийн наадам учраас төрийн цагдаа хяна. Тэднийг стандартын дагуу жорлын явуул баалга шээлгүүл ууж идвэл хол цагийг нийдвэл уцгүй орвол дуусаа. Мөн үү? Яриулахгүй. Тэгэл камераар одоо үзэгч за манай шүүгэрсэн бүхчүүд палатканд орсон байна. Ингэж наадмын их өөр яах юм? Тэ. Одоо тэнд бол зүгээр замаа алдсан. Наадмын асарт тэгэл нөгөө завхны давдорч асарт юу хийж байгаа? Тэр над чи бүх судлаач юм уу? Тэр хий. Тэр төрд ажилт юм уу? Даштивгийн давдорч бүхэн өргөнд өсөв үүрээс оруулж байгаа. Мандат зүүсэн шааж байгаа тэнд. Яриг нь ихж байгаа. Одоо энэ харимт хэдэн бүхчүүдийг тэр наадмын талбай дээр цэнгэлт хүрээлэнд тэр хужаа ногоон хулдаасан дээр барилддаг бүхчүүд нь гарын даанартайгаа зогсон. Бусны хэрэггүй явцгаа. Тэр зодог тайлцсан бүхчүүд нь үзэгчдээс суудаас үз. Болохгүй тэр энэ дээр очилсон. Мөн үү? Наадмын ногоон талбай дээр юу хийж байгаа? Бүгд ороо суудсан. Эдгээр найрыг нь утгах байгаа. Наадам ингэж хийвэл наадам найраа багдаж магадгүй. Нэгдүгээр асуудал. Хоёрдугаар асуудал эсвэл одоо цоодон жилийн 3 жилийн дотор цолоо бодолж чадахгүй бол цолын хүчингүй. Японы суу маань авах юм нь харин цолоо бодолж чадахгүй бол цол нь хүчингүй болдог байхгүй ойлгосноо. Тэ. Дээрэс нь 1000 бүх барилдуулах одоо болоо. Хаашаа 512 бүхэд төрүүлсэн арслан 1024 бүхэд үзүүрлсэн төрүүлж үзээгүй арслан 2 адилхан байх юм уу? Хөөе. Манай Монголын үндэсний бүх дэлхий дээр байхгүй ганц ондоошлон дэлхий дээр төрүүлвэл шууд авраг болдог. Чөлөө төхөн дэлхийн авраг, самбажуудаа бүхэн дэлхийн авраг болдог. Монгол бүх нэг төрүүлээд арслан, 2 төрүүлээд авраг, 3 төрүүлээд даяа авраг, 4 төрүүлээд дархан авраг. Тэгээ дээр үе одоо цэрэн тогтох авраг, дамдаа авраг энтрийг тэгвэл хайш 10 төрүүлсэн болго. Цолыг даблдж өг. Даблд. Тэгээ төрүүлснөрөө тэд нар хэлмэгдэх юм уу? Тэ? Тэгжээж бүхтүүд ясууцна. За 1 жил төрүүлээд арслан болоод 5 жилийн дотор арслан цодоо баталж чадахгүй бол хураа. Мөн үү? За заан болох юм бол шөгийн дүрд үлддэг мөн үү? Шөгийн дүрд үлддэг. 4 жилийн дотор заанаа баталж чадахгүй бол хураа. Тэм биз дээ. Хураалгасан заан цолтой л явна үстэй. Мөн үү? За начин яах вэ? Начин бол 32-т үлддэг. 512 барилдвал. Тэ. Начин одоо бас дахиад 5 жилийн дотор начин цолоо баталж чадахгүй хураа цолыг ингэхээр найраа алга болно заа юу. Тэ. Одоо тэгэл цол аваад юу юм? Цол тэгээд амьдрал юм уу? Цол аваад сайхан амьдарч байгаа бүхчүүд таана байгаа. Өөрхийн бүхчүүдийн амьдрал хэцүү шүү дээ. Бүхэн спорт өөрөө хэцүү. Ягаад гэвэл өглөө гараал хүүхдээ өргөж өгөөл бэлтгэлээ хийгээл өдөр ирж амраал өдөөс хойш станкныгаа бэлтгэлийг хийгээл орой ирж унтаал нойр нь урт үйжээж өдрийн хийсэн бэлтгэлээр бизнес шингэж амралт болно. Тэгэхгүй бол ядаргаанд орно. Яг ийм темпээр мэрэгжлийн төвшөнд үндэсний бүх бэлтгэл хийдэг болцсон байгаа. Тий. Хажуугаар нь гिचээ сургууль сурах ямар ч боломж байхгүй. Ямар сандаа тэр өсгөрөдөө гарцаг Орхон баярыг хуулийн сургууль сурах гэсэн чинь за нэг бол аварга гэж дуудуулах уу, хуульч гэж дуудуулах уу өөрөө мэдтэй гэсэн гэж байгаа. Ягаад гэвэл аварга гэж дуудуулыг үл дэвжэнээс салдахгүй бэлтгэл хийж өгч авраг болно. Хуулийн сургууль сурвал хэдий дээр их бие даалт малт хичээлийг хийх үү, бэлтгэл хийх боломж байхгүй болно. Тэгээд туйлынхаа сургуулийг орхиод бэлтгэлээ ясансан авраг болсон. Ийм багхгүй юу? Тэгэхээр бүхэн бол яг бүх амьдралаа минь хүнд спорт зарцуулдаг. Бүхэн спорт үнэндээ хүнд.
За тэгээ манай энэ үндэсний бөхчүүдээс маань яг төв дэлхийн спортод хүч үзэж байгаа нь бол цөөхөн шүү дээ. Их спортод. Одоо нэг л бүхий орон гээд байгаа. Жуудаа өхөр дэлхийд манайх яадгүй. Хүн жинд бүх байхгүй. За чөлөөтөр 5 гэр сайн барилдж байгаа. Золбоо сайн барилдчихсэн. Чулуунбат сайн барилдчихсэн. Батмагна Орхон баяр сайн барилдчихсэн. Ингээд хүнд чинь бүх байхгүй болцсон. Тэ. Ерөөсөж ингээд тавиал харин ч одоо нөгөө барьц сонгооны барьцыг аваад бөхчүүдийг одоо ингээд хурдан шуурхаа барилдуулдаг болсон. Тэгээ арай нэг бөхчүүд баглах нь арай гайгүй болсон. Яг л ийм болсон шүү. Тэгээ бүхий барилдаа ийм болсон. Тэгээд яг нэг үгүүлэхэд одоо энэ шин зинзээ үечүүд бол энэ бөхчүүд хин аврагын хин нь өс хоёр аврагыг зинзээ үеийг танихгүй байна. Сумын авсар бүр танихгүй байна. Бот Эрдэнэ аврагыг танихгүй. Яг нэг их хурлын гишүүнгээд үндэс тоолгоор ингээд нэг худлаа он ингээд улс төрчийн төвд орж байгааг л таньдаг. Танихгүй. Энэ яагаад вэ? Бөхчүүдийн нэр үнд ард түмний дунд унсан. Тэгэл найр наадам хийж ийнгээл тэгэл нэг нутгийн эд ядарсан малчтаас очоод сумын засаг дарга улсын цолтныхоо найрыг хийнэ гэж айл болгоноос албатай биш хоног танаа баригад 20 өрхтэй билүү нэг хон танаа баригад нэг хон таван баригадтай бол 100 хон та гайгүй боломжтой айлаас нь нэг бод гэл ингээд цуглуулаад суур хон суур бод гэл ингээд албатай биш өгнө. Тэгэл яг үндсэндээ өдөөнийх нь 100 болоход бөхчүүд яах вэ? Эргээд тусламжаараа сунгахгүй. Тэ. Барилдахгүйгээр мөнгөцсөөр байгаад улсын наадмад төрүүлсэн авраг цан чи байна. Нэрийг хэлээд яах вэ? Тэрийг нүүрсний хулгайч мөнгө төлсөн. Тэр хулгайчтай би өөрөө ярьсан. Үнэн гэсэн ноттой. Имээр ихэлсэн нэгэн төвийн халах аймгийн нэг нөхөр байгаа. Тэ нүүрсний хулгайч энэ төрийн сайд байсан их хурлын гишүүн байсан. Тэр жил тухайн нутгаас 4 улсын начин төрсөн. Тэгээ аврагынхаа найрыг хийж шахагдах. Аврагынхаа найран дээр замд нь 7 илүү 8 даваад гівцсэн нэг улсын арслаа очоод агсан тавьж байгаа нөгөө мөнгө авч ийн гэж байгаа. Тэгвэл 7 дээр гівтүүлсэн. 7-800 саяар тохирсон. Мөнгө өгөөгүй өгнөөс нэгэ шаацсан. Нөгөөх нь очиж нутгийн наадман дээр хөдөлж хагаад айлгаж хагаад авсан байгаа. Яг ийм болсон үнэн шүү дээ. Төрийн наадмад энэ цэнгэлдэгч үндсэндээ нэг 30 тэрбумын зах зээл хэрэгэлддэг гэж байгаа шүү. Тэгвэл навилгал энэ хууль хүчний байгууллага юм бол мэдж байгаа. Илрүүлийг бол маш амархан. Амнаас ам дамжаад хүн болгонд мэдээлэл нь ирж байна. Ийм болсон. Монгол шудрагын байга өнгөрсөн. Тэ? За тэгээд нутгийнхаа дүүг авсан ч гэсэн нутгийнх нь бөхчүүдийг тэ нэг 20 бизнесмен 50 саяар мөн үү? Тас мөнгөний өгч байгаа. 25 саяар. 10 бизнесмен 50 саяар 500 сая, 25 саяар 20 гайгүй нутгийн бизнесмен 500 сая маа өгнө. Нутгийн бүхээс ч өгнө. Өгдөг. Тэгээ манай Женко ч баян онгороос нэг хэд хэдэн начин төрүүлсэн, бүх төрүүлсэн. Тэгээд нөгөө хэдтэйгээ хэрүүлээгээ шаач. Би чамайг начин болгооцтой. $40,000 чамд өгсөн шүү дээ. Тэр мөн хулгайс намайг муу илж гэнэ үү? Элдв өчрийг дагсан талдах юм гэнэ үү? $40,000 аваад ир гэж хэлдэг хулгайч шиг гэдэг. Хэрүүл хийж байгаа нь би өөрийнхөө амаар Женкогийн амнаас сонссон чихэр ийм болдог. Тэгээ нөгөөдг нь би чамайг начин болсон дүүг аваад начин болгох гээд. Аваа болгоцсон шүү дээ. Хэдэн онд үлээ баян онгорын голын ирэг дээр манай улсын цолтой 3 бүх Женкотой шинжингээ мөнгөний ирэл хийж байгаа. Та өгөлтөө би авахгүй өөр нутгийн бүх аваад 100 сая төрчихвс та өгөргөө үсттэй гээд. Тийм мөнгөний ирэл хийжсэн. Үе үед болдог асуудал. Баталгаатай үнэн. Тэ? Тэгээ энэ нөгөө нэг үхрийн ивэр дэлсүүл 1000 үхрийн ивэр дэлснэ гэж сайн шудраг барилдаж байгаа энэ бүрэн төгс аврах шиг тийм ээ. Тэр миний одоо фэн энэ аранга юм бэ? Золиго. Энэ өстө сайн бүх. Энэ байж. Энэ Батсуур шиг гончиг дорж шиг энэ Амгалан Баатар шиг энэ сайн бөхчүүдийг өнөөдөр ингээд шороотой нутгач шүү дээ. Бөхчүүд маасаараа ийм болцсон. Тэгэхээр хойдонгоос эхлээд хойш наадмыг хий гэвэл миний хэлсэн санаачлагын дагуу хий. За одоо хэд хоногийн дараа шинжилгээ нэрнэ. Шинжилгээний хариу очсон гэсэн. Одоо хариуг ингээд хурднаар мөнгө төлсөн байгаа. Одоо ингээд мэйлээр өнөдөр ирчих. Хөп. Мэйлээр баг ирцэн байгаа. Тэгээ даадар олон улсын тэр
Допингийн шинжилгээ хийдэг газар замд нь шээс олжоогүй бол тэнд бол маргаан байхгүй байгаа. Байхгүй угаасаа. За тэгээ авахгүй гуйгаар юу ягараа манайхаа. Би зүгээр энэ Монгол бүхөө өв соёлоо шудраг байгаас ард түмнээ үнийн шударгаар барилддаг байгаас өнөөдөр их хурлын гишүүд нь мөнгө тарааж их хурлын гишүүн болдог болсон. Та бүхэн мэдж байгаа. Мөнгөтэй ойлгоор хулгайчууд улс төрд гардаг болсон. Эрдэмтэй мэдлэгтэй эрдэмтэн докторууд байхгүй. Тэ. Бүгчүүд нь өнөөдөр найраа болсон. Хурдан морин тариа болсон. Олигархуудын надан болсон. Нардуудын надан байхгүй. Тэ. Ийм л байгаа. За хатангийн наадмаас эхлээд жирийн иргэд мань метр хяналт тавил 50 сэтгэл гаргаад очиод голийг нь хараад өгье. Хөөе. Чи шовгорсон ийшээ. Энэ асарлаа мөн үү? Тэр асарт хүнийг нөгөө шоронд хорддог штэ. Тэрэн шиг хорж байгаад барилдвал. Тэ. Ягаад бол та шовгорсон байна. Төрийн наадмын хууль хүний ирэх мэрхээс солиорох баг. Гү та тэгвэл хүний ирэх юм бол барилдгаа болчих. Төрийн хуулийн дагуу барилдаж байгаа бол хуулиа биелүүл. Хуулинд тусгаад өг. Тэ. Тэгэл шовгорлоо бат тусдаа асарт. Тэгээ дөрвөр нэг тусна асар тавихгүй юу? Тэгээ дотроо камертай. Цонх сайн занхын онгорхоо. Элүүдтэй хүнтэй уулзах вакуум орчинд орвол. Тэгэхээр яах юм? Чирийг амлахгүй, энийг амлахгүй гэж бодохгүй шүү дээ, мөн үү? Хооронд найраа явахгүй шүү дээ. Ямар ч холбоо байхгүй. Гар утсыг хураад тэгж жагаад наадам юу шудраг болж магадгүй. Тэгээ хамгийн гол нь найраагаар ингээд цол авсан хүнд төрийн улсын ерөнхийлөгч цол олгож байна. Улсынхаа ерөнхийлөгчийг хуураад байна. Ард түмнээ хуурч байна. Тэгээ улсын ерөнхийлөгчтэй доолмогтой бүхэд биш. Найрын бүхэд цол олгоод ингээ байж байгаа нь төр ард түмнээ хуурж шít. Ерөнхийлөгч төр шít. Төрөө хуурж шít. Тэгээ ийм л байна. Тэр нь цол авлаа гэд амьдрал юм уу? Энэ найраа байхгүй болыг гэвэл энэ эрүүл мэнд өвдсөн зовсон иргэдтэй нэг 5 цаас хялаалагдгүй хулгайч нар тэр 5 толгой завхны яруугийн тас цэвгийн давд орж өмнө говийн Ажнан Бат Эрдэнэ өөр юу байдгийг би мэднэ эднийг ярил замаа алдна. Тухайн үед Гокийн захирал байсан хулгайч намайг таньж байгаа өстэй. Гокийн захирал гэв мөн үү? Энийг авчих. 500-ыг би өгье. Дээр би 1024-д ийм барилдаа болсон. За Тэ. Ажнаад би дээр үед ярьчих. Манай нэг ахгүй өндөр цолтой зодог тайлцсан байсан. Тэгсэн ажна онжоо миний хөшөө өрөөд ирлсэн гэж яваад очсон. 30 сая төгрөг өгч юм маа гэл. За миний хөшөө ажиллаа хийн шүү. 3-ын 5 токой нутгийн дүү гэсэн гэж. Тэгэхээр нахуу мөнгөний нэг юм зайл амьдрал гэсэн юм авцсан гэж. Баярлалаа хөшөө. Тэгээ нөгөө чи бэлтгэл гэсэн. Бэлтгэл гараад ирс 2 давчих гал үдсэн гэж. Тэгээ нэг чуу 2 даваад өө ёстой гитэ хараад над өөрөө ярьж ирсэн бүр хөрхий. Яа ёстой нөгөө нэг зоо татсан архимэрхэр зүгээр хоолоо молоор зүгээр ёстой нэг айгуу гоё орж ийн ингээ хөрс тавирал. Тэгээ нөгөө дээд золтойгаас нэг хөшүүдээс хөгшин чи дөрөх гэж байгаа шүү. Нэг 30 сая төгрөг авцаа минь хөшөө. Тэгээ нөгөөдөл дээр нэг хэдэн цаа өндөр золтой хөгшүүд нь авахгүй. Тэгээд манай хүн 30 саяыг авцсан. Амлаа 3-30 сая мөн үү? Тэгэл энэ мэтлэнгээр одоо энэ хулгайч нар нутгийнхаа бөхчүүдийг төрүүлдэг, тэрүүгээр улс төр хийдэг, төрд ороод хулгай хийдэг ийм л юм болсон. Монголын амьдрал ердөө энэ. За тэгэхэд суумаа бөхөлүүл яах вэ? Биш. Цолыг хураадаг. Ёс зүйн алдаа гаргуулаа хөөдөг. Манай энэ авраг гээд онголцоод хөдөлмөрийн баатрыг хөдөлмөр хийгээгүй шаацсан асаа арцчин хөөгдөд ирсэн хүн зодоод тэрний авраг мавраг суумаад ямар ч хамаагүй хөөгөө явуулсан суумаа японочууд энэ дээрээ бас аргуугаад гисэгт өвчгөнсөн цэркэг аваа алаа ицсэн японочудаас суралцсан мөн үү цолоо болж чадахгүй болов ингэхээр бөхчүүдэд энэ баталж чадахгүй ч мөнгө өгөх гэж явахгүй найрын нэг начин тоорвол аймгийн сайхан арслан сайхан цол за хөөш бага цолондоо сэтгэл ханамжтай явцгаа чадахгүй бол ажил хий. Тэг хар ажил хий, барилга дээр ажил, заманг дээр ажил. Тэг одоо манай бөхчүүд чинь тэгэл нэг л их хацалсан гарууд дуурж ядаа уцууц барих гэж бол энэ шүү дээ. За. Ахоо юу. Манай ихэнх бөхчүүд казино тоглоо явж байгаа. Ой, том авраг арслангууд чинь. Би 1 сар
Оюуны хөдөлмөр ийм казино тоглосон шүү дээ би. Тэгэхэд надтай энэ бөхчүүд чи бэлччээд даралж чинь. Ахаа дүүн яг зүгээр гайгүй алдаагүй гэд. Алдсан. Хотоо энэ төрцөн ганц нэг авар гарслангууд чи казино шаан. Нөгөө пассворд тутаа надуулчих. Батны. Би хаан тоглохын мэднэ хөөш. Сингапурын казино, Солонгосын казино. Тэгэл нутагтаа очихоор хотлоо ацлаа. Пэди гээл. Даруугүй яах энэ дүн рүү. Бүхэн гэхээр л ацлаа ингээл пэди гэстэй. Айгуу гоё гоё хөрөлт шүү. Нутгийнханд очиж сайн байцгаана уу ахын дүүсээ та хүнтэй хайртай шүү намайг дэмждэг баярлдаг шүү гэдэг. Ингээ гоё явуул та. Ацлаа шаагаад. Том шаагаа. Биш. Тэгэл допинг гэмтэргээ Санжатам яагаад зодог тайлцсан юм? Санжатам допингээс болоо зодог тайлсан гинэ. Битгий шаагаад байгаа чи Санжатам ба. Та бэлтгэлийгээ болцсон. Тэр завхны хотоо эргээд оюун эрдний бэт гэж гүдгэх тагцсан. Улс төр ирсэн шааж явсан. Мөрөдө тоглодог. Би хэд хэдэн бөхчүүдтэй би мөрөдө тоглоомны ширээн дээр покерын ширээн дээр таарч ирсэн ш та нартай. Мэдэн ш та нарыг. Тэгээд энэ төрийн өмчийн компани захирлууд нэртэй хэдэн хулгайчуд бай. Сул мөнгө олдог хулгайчуд. Тэгээд бөхчүүдтэй зураг авахуулаад фэйсбүүк дээр тавиал. Би мэднэ та нарыг хулгайч нараа. Тэгээд нөгөө дүүл нутгийнхаа ахыг очоод миний ахын компани захирал төрийн өмчийн захирал энэ ахыгаа сонгуулиар дэмжин шүү байх гуцаал. 20 оны сонгуулиар хөш манай аймгийн бөхчүүд нэг хэсэг нь Баццэг дагаа шаацсан. Тэ. Нөгөө манай золбоо дүү Батуулд энэ төр чи Баццэг дагаа авчихсан. Нөгөө Баторш хумаршхан хэрэг агисуг дагаа шаацсан. Тэгээ нөгөө би ч одоо аймгийн наадмад төрүүлсэн бөхчүүдэд нэг сая төгрөг өгдөг. Ганц нэг бөхчүүдийг 500 мянгаар одоо дэмждэг те. Тэгэл тухайн үед би 20 онд гомцсон шүү дээ. Гомцсноос болоод аймгийн нөхдүүдээр би батгаж одоо яах вэ? Ийм л юм. Бүх тэжээ үл бух тэжээ гэж. Яг үнэн. Ер нь өөрсдийнхөө төлөө барилдаж чадвал чадсны нарийн нутгийнх нь хангалттай дэмжин, ард түмэн дэмжин. Компаниуд салхинжуулж байна. Тэ. Өчигдөр нэг нутгийн нэг манай нэг таньдаг хуурай ахгүй нэг бүхэд машин өгчиж. Тэгээ би яриад аахгүй ч том байна да. Аяа. Алтны ургатаа шаацсан үгүй юу гэсэн. Чивээр та бахан дөө. Тэгтээ ахын зүү гэл би хэллээ. Хар багасаа намайг дагсан. Дагаад яасан танд барилга хийж өгсөн юм уу? Та барилгын амар том компани юм уу? Тасарсан уу? Барилга ажиллаж олдохгүй энэ цаанч. Өнөөдөр өр зээлний орон зээл авцсан явж байгаа цаал. Тэгэл бүхэд машин өгөө шахтмаа гээл. Та нэг ядарсан зайлуул мөрөгдлөөс өвдсөн хавдартай нэг одоо тэр үнтэй живч доор 400 сая гэдэг чи юу гэсэн үг вэ? Нэг 10 саяар нэг 40 хавдартай хүн танд өгчих гэсэн та. Тэр чин танд боён болно шүү гэсэн. Таныг өвдөд шоронд орсон цагт надад хэрэгж очно. Тийм юм байдгүй. Намайг шоронд ядарч явахад миний нутгийн надаас цалин авч исэн гарууд над дээр 100 төгрөгч байхгүй шүү дээ. Алавтай юм шиг. Одоо манай ангийн нэг нөхөр бай. Улсын ачин цолтой. Зайлгүй би нэг тухайн үед 2000 оны ихэр компани байгуулсан. Жип сервис дээрээс сарын нэг 700 мянга зангаар цалинжуулдаг байсан. Тэгэл алавтай юм шиг. Том шаагаал хацлаа. Тэгэл хаяа ганц нэг найз нөхөдтэй орой үтсэн караоке. Би Монгол улсын ачин хүн. Би дараад нуурлаад хэлсэн. Стан аятайхан байлтай чи. Энэ нутгийн ахын дүүс чиний начи ямар хамаатай бэ? Томордох газар томроо стан хойлохсноо чи гэдгсэн чи. Бараг намайг базаад алах юм бол алж чадахгүй мөг гүйлгэмдгээр. Чадвал намайг зөвхөн тэр шоог шааш. Би зурлаад тэр гомд гаргаад дурдаа болох чинь. Тагаал нэг том жив унмаар ба шүү дээ. Үеийн мачин бөхчүүд 200 унтсан. Байдэргийн гол дээр алтуухыг гээл. Бити гуцаад та новшми. Миний байдэргийн гол байгалаар байх ёстой юу? Чим уулгаач. Чи цол авлаа баахан нутаг орноосоо бэлгзэл тавлаа одоо болооч туулгаач. Нутаг чамд өргөн шүү чи. Байгаль алхахын би чамд алалцсан шүү гэсэн. Тэгээ манай аймгийн дарга нар болохоор зэрэг мөнгө хэрдэнтэй өчрөө олж ирээд уух гэж шаасан гэж. Үгүй чээл өшөөрсөн уух гэж юм шааж байгаа. Тэрнээс болоод бит хоёр дахиж уулзаагүй. Хоёр тийш авсан. Тэгээ над руу аятайхан боо өөрөө алын шүү гинэ. Ирээд алгацтай минь хүрээдэр циркийн урд хүрээдэр гөлгөмөл гэсэн. Чаддгүй маа их цагаат болоод ирээд шаан үсттэй би юу шаалгана. Тэгээд хүн шаасан гэл гимтлийн зэрэг тогтогдсон шоронд явна. Тэгээ айгүй удаа мангууч завхул үхэн би шоронд болгодно. Нөгөө нөхөр шоронд яв. Шоронд ороод алингаа алдна. Энэ том цолтой бөхчүүд яг очоо шоронд очоод алингаа алдсан шүү. Үнэхээр гүйлгээ болдог байхгүй юу? Зүрх нь бас жижиг байдаг заримийнх нь. Өнөөдөр манайхан ингээл ард түмэн хөөргөөл тэр өстөө сайхан наадам боллоо гэл хөлхний наадам үзчихэл. Сайх.
Та нар Төвшинбаяр аврагыг яаж хөргөлөө? Та нар боддоо. Өнөөдөр нэг нь шоронд, нэг нь чороонд байжтай. Амьдрал ийм байна. Тухайн үед Төвшинбаяраа авраг тэр хурцгаа байсан баг. Чи зүгээр л тэр авраг маавраг гэж төвчгөнлгүй те зүгээр л тэр найдангийн хүү Булган аймгийн сайхан сув тэрүүгээрээ яв. Тэгэл болоо. Даруухан яв. Тэгэхэд тэр өвгний үгийг аваагүй. Онголцоо шахаад байсан. Олимпийн орооны ерөнхийлөгч. Өөрийн өнгөрсөн юм ярьж байгаа биш. Бодит юм ярьж байна. Битгий ингэж бөхчүүддээ цаасан малгай өмсөг. Бөхчүүд нь цолоо батал. Төрхөө бол азаргалдаг гэж байгаа том цолтой. Хой. Энийг авч начин болгох. Том цолтой бүхэн тухайн наадмыг өдөрдөн. За яа. Авахгүй би чамаг авна. Тэ. Эдгээр чи ядж байгаа дараад нь өвдөөдтэйгээд худигдсан учраас яг бүр яаж баталгааж үт эдний ухаан бас амар муу юм да. Авахгүй би чамаг авна гэж тасна. Тэгээ шаадаг. Нодны хөөх юм уу Эрхэн баяр авраг тав дээр төрчихсөн надад шаацсан. Тэд дээр энийг авах гэсэн чи үгүй гэж шаахгууд нь аваад нугцсан. Ийм болсон. Тэгээ бас нэрээ тасалсан энэ төр гээд шаагатай та нар адилхан. Бас нэг авраг толтой бүх. Нутгийнхаа бүхийг нэг авраг толтой бүх цааш болсон юм. 150 мянган доллар. Бид нэр авсараад өгч гин гэсэн. Годогчгүй дээдэндээ хийгээл бүгчүүч том дээд өссөн шүү дээ. Эргэж харахгүй алхаж ирэх чам. Юмрс гар цоврлоо байхгүй эргэж харахгүй алхаж шааж ирэх гэсэн. 150 мянган доллар үлдээ хийсэн. Тэрийн улсын хурлын гишүүн нэг олгоор хулгаач өгсөн байв яах вэ? Бүгд ярьж байна. Наадам ингэж өгддөг. Тэгэл очиод нөгөөх нь гишүүд нь бүгчүүд сонгуульд явал найрынхаа мөнгийг өрийн төлж ийн гэж бодцоо юу. Тий. За завхнаас манай намын нэг нөхөр их хурлын гишүүн болцсон. Нутгийн дуу начин болсон гэсэн. Мөнгөтэй уулгаач хагцсан уулгаач. Маяг тапгаш яасан гэсэн. Хин мөнгөний төлсөнд өдөр баах ярьлаа би. Завхнаас сонгогдсон манай намын гишүүн мөнгөтэй. Мөнгө сонир биш. Сумаа гэж өрсөн. Амар шааж ийн гэсэн. Ягаад гэвэл тэр улс төрд ороод тэрийг даабалтна. 20 онд манай нам ялуулгыг сайд болно гэхэд тул дахиж ялахын тулд энэ үгийг начин болгоно. Нотгтой дагуулж чинь найрын ийм хоймертэн суу. Хоймертэн суу зингэр цуцсан. Начин төрүүлсэн. Төлбөрийг төлсөн. Энэ штэ энэ онгой юу? Онгой штэ. Ард түмнийг их хурлын гишүүн гэж худлаашаа саналыг уулгаж яваад эргээгээд төр төмнөө хуурж начин төрүүлчихэд эргэж чичээ тэрүүгээр нэг гавьяа гаргалцсан юм шиг. Ийм л хэдэн наад ард ийм л юм ард түм амьдч чинь. Тэгээд нөгөө 150 мянган доллар кармэлсэн том авраг нь авгаа нэстэ шившгээ дуудчих. Яндан гуулагчин өнгөсөн тгсэн гэд бүр авгаагаа гомдоос битүү энэ бөхчүүдийн чинь заримдаа явна. Авгаа нар нь өөрхий зайлвал мохол цагийг хийгээл зайлвал арын даагаар хүүхч ухтаа хараад нөгөө чи бэлтгэлтэйгээл алга болно. Тэгээд бэлтгэл таргаар хоорондоо 13 тоглоно. Том шаагаал. Хойр зунтай гэл. Хойр зунтчаал. Дагаад өглөө бэлтгэлтэй явна. Орой 13 тоглоно. Бүрд тоглоно. Тэгээд мөн авгаа нарын зайлвал хүүхдэд цэцэрлэгт нөгөөг зөөгөө хоолундаа хийгээд яваад надаг сүлтэн томцол аваад аваагаа ич. Хайц. Солонгост казино тоглоо явжсэн тэр том нөхөр авгаагаа ичсэн. Авгаа дөрөв хүүхдээ ичсэн. Нэг хүүхэнд тоглосон казино шааж чинь сая төрцөн. 8 тэрбумар төрцөн. 750 билээ авсан гэсэн. Ийм л заяагүй хулгайч нар багс бодтоо. Ийм навснуудыг ард түмэн хөндлөгөө. Бүх төжөө бол бүх төжөө гэж. Хүн төжөө бол мал хийж анд осдог гэж байна шүү дээ. Ардын үг, ардын үг. Миний үг ш, өвгдийн шиг үг. За ийм л байна да. Өсгөөр аврах 2 давал 3 даван дээр зодог шуудгаад айлаа үүсч байна. Нэгс давхгүй манай авраг. Нэгэн даван нутгийн нэг хөрөг төвхтүүлнэ. 2-ын даван дээр нуглаагаар дахиад гівтүүлнэ. 3 дээр амлна. Нэг 3 давсан нутгийн дөө авраг дээр очиж ш. Баярлалаа аврагаа. Очно өөр. Манай нутгийн өндөр цолтой нэг талигаач өгөөсөн өөрхий зайлуул нутгийнхаа бөхчүүдийг 3 дээр авнаа. Ах нь 3 дээр авсан. Тэгээд сүлд нэлсэн гэж байгаа. За. Бай онгорхоо. Ахын нар дүүргүй шүү. Ах нь хэд хэдэн өний 3 даванд гаргасан. Даанч та нар начин болж чадсан. Одоо ах нь амьдралаа бодно. 30 сая төгрөг гэсэн.
Миний тэр ахвал харин чиг судрах юм байсан зэ. Төөрхи оройн нэг зайлуул нэг тэртээ тэргүй цол авч чадаагүй ч гэсэн баярлал ганцлаарэл гэрт нь очдөг л да хүн ясны асуудал. Тэр бол байх асуудал. Тэгэхээр 3-ын даваанд гаргуулсан. Эдгээр чи одоо ингээ 3-ын давааныхаа өрийг төлнө, 4 төлнө, 5 дээр төлнө. Бүх даваа найраа болцсон. 3 дээр нэг улсын гард цолтон нэг бүхийг амлаж ийн гин. Амлаа гэвлээ нөгөөх нь нуграагаар нэг бүхтөр очих нь тодорхой. Оноолто бүр хэзээ хазаа өссөн. Эдгээр буу юмдаа төгшаа. За юм байна. Хэдэн минут лайв хийчихв. Авахыг юугаар хандна үз. Хойдонгоос бөхчүүдийн утсыг хураа. За ёо. Би энэ санаагаа хэлж өгөө. Ягаад гэвэл миний энэ санааг надаас өөр сэтгэхгүй. За ёо. Тэгэхээр намайг тэр наадмынхаа комист оруул. Би хэлээд үгүй. Номтой хоёр жацах чадахгүй. Амьдрал үзээгүй хүмүүс хацсан бацаа энэ төрийн наадмыг хийж чадахгүй. Одоо өнөөдөр хулгайчийн хүүхдүүд, олигархийн хүүхдүүд ардын төрийн наадмыг хийж бузралдаг болж шүү дээ. Хэлбэрдээ ном сум татах гэж ингэж өржөөснө толгой. Клип чаашаа. Хулгайчдыг хараад бид нар тэгээ сайхан нуудлаа гэж. Битгий шаа. За ёо. Нэрш Монгол шудраг пэ багтаа. За ёо. Улс төр бол тэр чигээрээ бузар, бүхэл тэр чигээрээ найраа, морь бол тэр чигээрээ тарай. Үнэн шүү дээ. Яг нэг өгөөлөхөд. Тэгээ бас нэг юм ярьчих. Намайг өгсөн юм буцааж авдаг хуцаад байдгийг. Юу болсон талаар та нарт би сэтгэлийнхаа үгийг ярив. За ёо. За нэг нутгийн нэг дүү. Хөрх за чи энэ компанид хэдэр цалинжтай ах юм дөө. Ягаад гэвэл би нутгийнхаа төрүүлсэн бүх болгонд би сая төгрөг шилжүүлдэг байсан. Би энийг ил гаргаж фэйсбүүк дээр нэг тавьж үзээгүй. Төрүүлэл сайн ахын дөө сайн барилдсан ахта дансаа явуулчих. Ахын нэг сая төгрөг шилжүүлдэг боломж мэдж байгаа үстэй. Мэдж байгаа хаа баярлалаа гэж шилжүүлнэ. Тэгэл сайн барилдаа гэж болоо. Нэг бүх аймгийн намд нэг наадамд 2 үлээ 3 төрүүлсэн. Би 3 сая шилжүүлсэн. Та манай аймгаас чийл өрөнд цолонд ойрхон байна да ахын. Ахын чадлаараа дэмжий. Ах нь бас улс төрд явж байгаа юуг нь нуух вэ? Бас Женко муулгачаас үд утгах. Би ямар баян гол даалгах чихэргээд Женко шиг би хөвчлөөд авсан баахан компани байх ш. Тэ? Тэгтээ сэтгэл байна ахтана. Ахын дэмжий. Чи сарын хэдэр цалинжтай гэсэн. 500 гэж суудгуулаад 350 авдаг гэж. За тэгвэл ахын нэг 500 суудгалыг өгье. Чи баян онгор хөгжлийн төлөө сангийнхаа нэр дээр барилд. Тэгээ ахаа гэж. За чи тэгтээ тэр компанийгаа захирал ахах зүйл дээр очиж хэл мөнгө хэрдэнах ингээд компани нэр дээрээс танаг энэ компани нэр дээрээс нэмээд баян онгор хөгжлийн сангийн нэр дээр барилдвал сарын 500 өгье гинэ бас нэг битмийн уурагт хэрэгтэй юм да гэд хэл гэж хэлсэн би. Хүнд бас хэлэхгүй бүхэл булаагаад авчих юм уу шүү дээ. Би тэгтээ жим сервисийн нэр дээр барилдуулаагүй. Хөгжлийн сангийн нэр дээр барилдуулсан. За манай аймгийн дэвжээч 2 байгаа шаалаа. Женко тэргүүтээ бөхчүүд нэг хэсэг бөхчүүдээ аваа явлаа. Арчилсан намынхан. Нэг хэсэг нь ардын нам талдаа үлдлээ 2 үлдсэн байсан. Тэгсэн би нөгөө нөхрөлөө за ахын тоо мууц сайнч үндсэн дэвжээгээ дагараа. Тэр сайд дарга маргатай тэр үе Женко 18 онд ерөнхийлөгч болсон байсан. 17 онд ч үлээ. Тэгээд ерөнхийлөгч дарга сайд дагаа шаачив. Тэгээд нөгөө ерөнхийлөгч чинь дагаалтай манай нутгийн долдог байд бизнесмен өчөөс мөнгө өгнө. Нөгөө бүхийнх нь албаны тэргүй яриад нэг 10 сая төгрөг 10 сая төгрөг газаргалаа. Нөгөөдөл нь Женко гэж ерөнхийлөгч үг гэж юм байна. Өгдөг гэж байгаа хөөх. Тэгээд тэр нь жоохон мөнгө цогт болсон. Тэгж ядарч явахт нь би тэгээ шууд нөгөө нутагт нь би консулаас ирэл дэвжээ 2 багтсан байсан. Би очиод бүх хүнд сэтгэл зүй гэдэг бол маш чухал. Сэтгэл зүй спортын үнд сэтгэл зүй. Тэгээ би ч өөрөө сэтгэл зүй өндөртөө унштай бас. Өндөртөө учраас би энэ цаад дарга нарт айхгүй алалцчих гэдэг. Шоронд ордлоо айхгүй алалцсан. Алалцсан тийм үстэй. Одоо өгтлөө айхгүй алалцсан удаан мэдлээ. Тэгээ би бүгдээрээ очлоо. За улсын цолтой бүх хөгчүүд нь би сая төгрөг өгсөн. Намын бэлтгэлэг иргээд чадлаа бат болд. Чолоонбат, Баян жаргал. Аймгийн хэдэн цолтой хөгчүүд нь би бүгдэнд нь 2 сая төгрөг хуугаад тараацсан. Усундаа машины ардуур усундаа гурлуудаа борцог. Буулгах гэж зөө гэсэн зөөлж өрг. За ахын дүү цалинчин 6 сая төгрөг дансанд нь шилжүүллээ. Пасгаар шилжүүллээ. За ахын дүү наад найраны чинь мөнгө бодно. Чамд мөнгө байхгүй. Танай компани янлан би мэднэ. Бүхэнд бол мөнгө гаргана. Пима чадахгүй надалч. За ахын дөө сэтгэл багт болдтой. Наад бол чи мөнгө бодож байгаад гуй салгалаад чинь чи тэд нар өшгөлөөш яаж. Ер нь цол авлаа гэж яад. Цолгүй гуйлагчингууд Монголоор дүүрэн байна. Гэхдээ цолтой гуйлагчингууд нэг том цолтой амьдрал ядуу. Үнэн шүү дээ.
Цолоо идэх юм уу? Тэ? Тэгэхээр чи ерөөсөө зааланд барилж ир гэж бодоод гараад алалц над утгаашаа. Ахын чамайг улсын цол авах юм бол тэр өгдөг машин тэргийг би зөксүүлж гээ. Тэр машин тэргээр юу гэдэг байр сав. Тэгээ нөгөө чи баярлалаа зайлж сэтгэл зүйн өндөртөө тэ. Тэгээд намайг явахсаа гаргаж өгч. Үнслээ. Нөгөө газраа үнсчин. Цол авахар чи нөгөө газар үнслэх гэсэн. Газар чи. Тэгээд явлаа би. Тэгээд урд ажиллаа хийжсэн наадам боллоо. 3 давлаа. Би чатар ахаа 3 давлаа авчих. Окей гэж зүрх дарлаа. 4 давлаа. Шаад. 5 дээр яасан тунсан. Шаад гахаад. Миний сэтгэл зүйч болсон ийм шүү. Тэгээд гослаа. 3 давлаа. За 4 давлаа. 5 давчлаа. Манай хүн ч тунаа 6 шаачлаа. За би хэлсэн ёсороо би ирээд энэ шоууччих шоудаа л та. Ус төртийг жагсааж байгаад ингээгүй. Би сэв сэмхэн таван богд дээрээс ахын доочоо сонгосон. Манай хүн ч 200 сонгосон. За тэгээд аймгийнхаа манай хөрсөг ахын нэг жуулчны бааз байдгийг Чингисийн үрээгээд Тойрол хаан гэдэг. Чингисийн үрээнд. Чингисийн үрээний тааталт. Тойрол хаан дээр аавыгаа дуудлаа. Манай хүн ч авгаа хөлтэйгээ ирлээ. Тэгээд манай ааваараа гардуулууллаа. Ямар ч хэвлэл мэдээлэл байхгүй заа ёо. Тэгэл манай аав шууд за минийхөө манай аав чин онц тээвэр чин тухай үед ослогоо мандлаж болгооч. Тэг гавья тээвэр чин болоог байсан. 30 жил тээврийн жолооч хийсэн шүү дээ. Ганц үг хэлж байгаа. За минийхөө би сайн хүмүүсийн буйнд энэ 200 гэж машиныг 2-3-ыг унлаа. Хэд хэдэн жи бунж үтсээ. Энэ машин чинь маний ундаг 69 зээлцэн 30-наас илүү хурдтай юм билээ. Хүчтэй юм билээ. Хүн хурдан явж ирлээ гэдгүй шүү. Сайн явж ирлээ гэдэг юм байлээ шүү. За минийхүү аян замдаа амьдралынхаа алтын шаргал аян замд сайн яваараа минийхүүгээр гардуулаад үнсээл өгсөн. Өөр баярлалаа өөцөөдөө сүйд болсон. За тэгээ сайхан боллоо. Би ч өгсөн юмны араас гоншхонд үнэлтэй сэтгэлийнхаа үгийг ярьчих заа. За тэгэл боллоо. 19 онд ирлээ. Намайг фэйсбүүкээс гөвж байна. Галтын 5 мавг 7-дог барьдаг энэ төр гэл. Машин оруулаад зарцсан гэл. Битүү гөвж байна. Ягаад гэвэл 2020 онд мөнх эрдэнэ Баян онгорт нэр дэвшин Баян онгороос 3,000 хүн сумаас нэг автобус хүн 45-45-аар зөөгөөд аялуулцах хотоор олдсон боломжийг олонтойгоо олцсон. Миний нэр нь Баян онгор уяастай холбооны тэргүү чадлаараа бөхчүүдэд дэмжижсэн. Наад болж улс төрч надад шээсд гойж чинь. Улгааш нар. Тэгээ мөнх эрдэнэс ойр тойрныхын салах гэдэг чиглэлтэй юм шиг байна. Тэгсэн чил нөгөө нэг надаас машин авсан бөхчин л. Тэгээд би чи Улаанбаатар орлоо. Аллаа. Гүн боллоо. Монголдоос өөр хот боллоо. Тэгсэн чинь манай аавгаа зайлуул ингээл тархин өвдөл бүр халуураал өндөр халуураал хүүхдүүд чинь ээжээ битүүхээргээд ойлаал хүүхдүүд зарим ихэнх нь баг байсан. Тэгээд би манай мөн ховдын ажиах нэг имлэгтэй над дээр байнг очдөг байсан. Ажиах баяна өвдөд гэсэн. Ахаг имлэг дээр авч миний дүүг алдаг чинь. Тэгээд аваачаал өөр бид нар гимтлийн цаатдаг үлээ. Хорооллын тэр юуны хөхнэлсэн цаат нэг имлэгтэй. Очсон чи хөөх юм ажиахын зайл хавдар туссан нэг чи над дээр очиод бас имчилгээ би бас чадлаар имчилж ирсэн. Зүгээр өөрөө хавдартай байж өө миний дүүг ихнэр ирсэн үгээл босоод үйлчлээл. Тэгсэн 3 хоног халуурлаа миний ихнэр. Тэгээ хүүхдүүд ойлаа байдаг. Би ч нэг хэцүү. Яаж яхад намаас хөөгдсөн. Мө эрдэнэ гэж сулгаачаас би хөөгдсөн. Нөгөө 100 саяын тушаачаад тахт намайг намаас хөөцсөн сулгаач. Би яаж яхад жекод очиж долгонд долоо салаач өгсөн маа. Чиний ерөнхийлөгч над тамаагүй пэцтаам нэгэд. Тэгэл жоохон ганцаардсан хүнд байсан үг л дээ. Тэгэл би ямар ачаахыгаа имлгээс арай л имчилгээ тэр том имлэг гүйцэхгүй байх шиг байна. Баярлалаа гэж аваад нэг төлбөртэй нэг том имлэгт очлоо хан урд өргөдөг. Тэгээд би ихнэрээс ахаал гівтчихсэн чинь надад мессеж ирж байна утсанд. Мессеж надад одоо би л дээ. Тэгсэн чинь за ахаа баярлалаа. Надад одоо машин тэрэг өгсөн ингээ ахта маш их баярлалаа. Сумын заан цолтой байхаас нь дэмжсэн. Энэ их чигаан компани дээрээс баригдахгүй их чах хоёр уурлаад байна. Чи нэг нь сонгох гээд байна. Аха баярлалаа. Намайг 200-аар дэмжсэн ахта баярлалаа гэл. Мессеж ирж байна. Пөө таг. Яг гол гомдоо шаачд юм байна. Пицта. Эхлээд ахаа хаана байна гэж асуудгүй юм уу? Уулзж байгаад хэлж болдгүй юм уу? Мессеж бичээд алга болж байна. Тэгэхээр би бичлээ. Эхнэр хажууд ингээд би сахиж байгаа юм л тэднэрийг. Сахиж байна. Нулимс сэлгэнэл би ч их тийм цагаалхан ядарсан арахаараа өргөдөд өөрчлөлт хүн шүү дээ. Гомдохороо үлнэ. Нэг зөөлөн цагаан цайлган сэтгэлтэй хүний шинжилтэй ч аваас. Задарсан хулгайчуд би зүгээр ингээд алалцдаг. Ийм нэг гачин замтай.
Тэгээд би амар гомдол бичлээ. Ахын дөө чи хөл бөмбөгөөр бол экспортоор бол тухайн компаниас урчилсан. Сурчлагынхаа үлсэн чи 500,000 төгрөг авдаг байсан шүү дээ. Чи наад компанид уг нь өргөө байхгүй да. Тэ? Гэхдээ мөөг яг над машин аваад өгч эсвэл ихч над машин аваад өгөх нөгөөдөл чинь янда уулгаач тэгэл чимэг болчихно. Чи авраг болно гэж нэвтрүүлэг хийдэг байсан. Чи хамт авраг ухаалга. Би аль алийг гомдож чадахгүй гэж хэлэхдээ наад бол тасуулна шүү дээ хөлгнүүд. За заахын дөөрөм буйнараа бол гэж би тэгэл хайсан. Тэгээ би ахта 20 онд би таахта нам байхгүй. Нөө намынхаа дараагнаар сал авч өгөө. Би ядж яхад хүнтэй таарахгүй дээ. Над нэг ёдор лалрын хайш байдаг. Ааваас өвлөгдсөн. Удам судраас өвлөгдсөн. Тэгээ би нэг гуйсан байхгүй. Ахын дөө нэг сонгуулаар нэг 7 хоног нэг сүүлийн 7 хоног нутагтаа очиод бэлтгэл хийгээд те нэг сумынхандаа очиод нэг ахыхаа юмд яваад гэж ах нь одоо нам байхгүй. Яг нэг бие даагаад үзье. Ядарч чинь. Оо томорж байна. Чодохгүй гэдгсэн. За бойл баяртай гэлсэн. Тэгэл ганц нэг өгчүүд рүү залгалаа. Бүх өгчүүдэд команд өгсөн. Адил сур. Мөнгө өрдний өч дэмжих юм бол би та нарыг дэмжихгүй шүү. Нөгөө мөн надаас дэмжлэг авч ирсэн, сая төгрөг авч ирсэн. Бүх төгрөг байхгүй цагаа барах яатсан. Тэгэл одоо богдод одоо боддоо. Манай богд сумынхан амар мундаг. Миний дүү богдын математикийн багш байсан. Аймгийн олимпиадад явна. Зүгээр баян бүх медалийн түн. Тэр дүүгийнхаа нэрээр би 20% санал авч ирсэн боддоо. Би даахад миний дүү бурхан болсон л та одоо. Дүүгээ ярьсан чаар нулимс хийлгэнж. Тэгэхэд нэг бүх очиод азарглаа. Саналын жууцыг харж байгаа шүү хөлгнүүдтэй гэдэг юм уу адил сүр явуулсан. Бүгдийг ингээд айлгаж байгаа бүтээнийхэн чинь зайл аимхаа. Тэгээ саналыг авцсан. Тэгээ бүгчүүдийг сонгууд ингэж ашигладаг. Ус төрчнөр. Тэ. Та нөгөөдөл нь худлаа шаагаад энэ ахыг дэмжээрэй миний бэлтгэл дэмждэг гэх. Худлаа шаагаад моршнууд. Тэгэл яг та би тэгэл 20 онд ялагдчихаал. Тэгэл нэг хэсэг чимээг хүүхдээ зөөгөл ковид ч боллоо чимээг үлээсэн. Би чи ер нь бол энэ лаймыг хийж бодоогүй шүү дээ. Тэгсэн чинь нямд орч хулгайч намайг АТГ дээр дуудаал болсон. Доргуу үрэл. Зүгээр хахад над руу дандаа зүү шаам. Новшнуу. Тэгээ зүгээр ойж байгаа би зүү шаалгаж чадахгүй шүү дээ. Мөн новшнуудаа алалцсан гэж лайвыг л алцаал гарсан. Гадаа тэргийн ам дээр очиод хулгайчдын бузыг дуудаал хөл зүй ам дээр очиод шаасан. Танк төсөөд амар ус. Тэгээд хүн чинь нэг дотроо гомдч явж байгаа нэг дургу үрээд тэр гомдлоо илэрхийлчихсэн юм байл л. Тэгээ илэрхийлсэн. Нүм баян гэрдэн зойдон бөхчүүд биз даа та нар ус төрчдөг мөн. Нүм хужаа дагсан авгагийн төлөө явсан. Гог нь хэмэрч унсан гэж шаасан. Тэгэл яасан. Өөрхий зайлгүй нөгөөдөл чи гомдоо уулагнаал машина бариад ирсэн. За ахын дөө аваад юугүй. Ингээд ийм савс юу гарсан. Ахын чамаг нэг 10 жил хөгжлийн төлөө сангийнхаа нэр дээр барилчих гэж бодож би тэрийг өгч байгаа шүү дээ мөн үү? Тэгээ за муудад явах уу ахын дүүнэр бид нэр ямар нэг өстэндээ айсан биш. За ахын дүү тэгээ сайн барилтаараа мууд салаад явах уу? Цолоо батлаараа нэг бодонгохаа нэг хийцэн нутгийн дүүнэр над авцраад ингээд ахаа зараад өгөөч гэ би нэг хэдийг авцраад өрөөндөө тавьчихсан байсан. Тэгээ бодонгохаа бэлгэлээд бодонгохаа дөрөв үл дамтраа сүмбэр уулын оройд хамгийн хүчтэй бодонгохаа гарсан гин. Тэгээ бодонгохоор бэлгдэж юм хүчний бэлэгдэл хийд юм байна. За сайн барилтаараа гэсэн. Дуртаа дургу ингээд барайл. Надад тэр зам амар таалагддаг. Миний тусалж явсан нэг цалин авсныг бодох хэрэгтэй байхгүй юу? Тэр хүн. Тэгэл алавтай юм шиг зүгээр ярваагаал гараал явсан. Тэгээ би дахиж харьцаач хөө тэгэл өнгөрсөн дууссан. Тэгсэн чил хүмүүс намайг хүнд өгсөн машин авдаг арчааг уулгаач гэж хуцаж байна. Би аваагүй шүү дээ. Нөгөөдгийг би шууд аваад машин зарна гэж зар оруулаад 160 сая төгрөг над дээр ирсэн. Тэр үед миний фэйсбુક бандуулсан байсан. Хакердуулаад үзэлтгүй болсон байсан. Тэгэл би фэйсбүүкээр хавдартай бүх хүмүүсийг цуглуулсан. Миний найз хүртэл тархины хавдартай байсан. Одоо Эрдэнэтэд үүдэг Эрдэнэ шиг гэл. Би Эрдэнэ шигт 10 сая төгрөг мөн үү? 5 сая төгрөг. 10 саяар нь би 50 хавдартай хүмүүс тараасан. Одоо надад бичлэг нь байгаа. Би 50 хавдартай хүмүүст 160 сая төгрөг тараасан. Тэр машиныг зараад би өөрөө аваагүй. Хүнд өгсөн юм буцааж аваагүй. Тэгэл өгсөн юм буцааж авдаг гэж гуцаад байсан. Би хоншортой шиг өгсөн. Гонгонод байсан аваад ирсэн бусаагаад би тэрийг шууд хавдартай хүмүүс зарцсан. Хавдартай хүмүүс би хандилсан. Одоогоороо би өөрхий ядарсан хавдартай хүмүүсийн төлөө би зүтгэдэг. Хандивын лайв хийж өгдөг. Өнөөдөр ажны Батэрднэ гөлөг минь ээ. Чи бөхчүүдэд тэрбумаар цацд юм байлээ. Чи өмнө говийн нэг хавдартай хүнд хандив өгч үзсэн үү? Би санахгүй байж чамаг.
Чи нүүрэнтэй өстө би алтан дууртыг адгуусгаа хэлчих уучлаарай. Морины Баянжлан бурхан намайг уучлаарай. Би нүүрэнтэй өстө адгуус чи хэдэн зуун саяар зарцуулдаг. Чи ядарсан амтар тулсан хүүхдүүд над шиг анд өгч үзээгүй. Тэр дастивгийн давтарч гэж юм шунлын бузар минь чи бүгчүүдэд 100 саяар тэрбумаар нүгдэг. Гончиг дамб гэдэг нэг яргасан пэстэй хараа. За би дахиад нэг юм харуулсан заа. Энэ хар. Хэдэн найраа энэ хүүхдүүд нэрчсэн. Энэ яргасан пэстээс октоо сууж нүүр нь улаацсан. Хар. Энэ удгаачийг шоронд хорьсон шүү дээ. Яг өгөхгүй гэнэ. Хулгай мөнгөнд нь хууль агуулгчдаар автцсан уу? Богчуудыг бузарлаа сууж байна. Найрыг өгшүүлээ сууж энэ улгаач. Хажууд нь бацсан байна. Гончиг дамб гэдэг улсын гард. Энийг дагуулсан энэ улгаач хоёр Макаогийн казино тогтоомжсэн. Улгаачууд. Та нар ядарсан үнэткөө нэг ханд өгч үзээгүй. 100 мянган доллараар нь Монголын нүүрсний баялагийг та нар авчиж харин казино тушаадаг. Үнэн шүү дээ навснуудаа. Тэгээд ацлаа. Саяхан би гончиг дамб бацаантаа таарсан. Ярваагаа. Бараг шааж авах нь ярвааж ядаа. Би олон бөхчүүдтэй таарж исэн. Ахаа сайн байна уу надтай мэдлэг хөөргөө задаа бөхчүүд байна. Орхон баяр наадмын өмнө ахаа сайн байна уу гэж дээрээ надтай гар бариад явсан би. Энд ч өстой жинхэнэ хүүхдэр хүн байна да. Төрүүлээсэй гэж бодсон би. Тэгэхэд яасан? Төрүүлж шít. Орхон баяр шиг байл та. Би бүрэн төгс аврагыг хүндэлдэг. Миний жинхэнэ одоо фэн. Тэгэхэд бүрэн төгс авраг амар даруухан. Бүрэн Монгол гэж ядарсан хүмүүст хандив дараагаад гэр бүлэглээд явж исэн. Манай Баян онгор төрөл хөрхийн ядарсан ихэд гэр өгөөл явсан. Бөхчүүдэд энэ жудагтай бөхчүүд байна. Бөхчүүд хулгайч дагахаараа хулгайч замтай болд юм байна. Тэг. За өнөөдөр энд нэг нөхөр байна. Энэ нэг өвгөн байна. Бас нүүрсний хулгайч. Энэ юу? Охины нэг хурлын гишүүн. Бөхчүүдтэй хоймор суудсан. Энэ ундрам гэдэг авгаа. Энэ ундрам. Аав нь хөлөгчин ба гэд. Энэ араа бас гавьяат гинэ. Нөөсний уулгаач. Тэгээд бөхчүүдээ суулгацсан. Аврагыг суулгацсан. Хажууд нь манай энэ ардс намын хариу болд гэдэг нэг гонгонуур юм би. Сагуу хариу болд гэдэг сагсалтар уулгаач. Эднэр шоуч. Тэгээд үг хэлээл хараа. Үг хэлээл. Уулгаач энэ араа. Би яагаад энэ хөлөгчин ба хэлж байгаа хэрвээ Гаттуудад нүүрсний гэрээ 100 мянган гэрээг бараг 100 хожаатай хийчих. Тэгээд өгж ирээд өдөрт 1 мянган гарны явлаа шахаад. Ийм хөлх өр Монголд энийг хөлх гэдэг заяа. Хүүхдний хурлын гишүү. Яагаад өнөөдөр энэ сайхан эрдэмтэн доктортой бүсгүйчүүд улс төрд орж чадахгүй байна? Яагаад гэвэл энэ шиг аав байхгүй. Энэ шиг нүүрсний улгаач аав байхгүй. Хараа. Ийм л шүү дээ. Монголын бөхчүүдээр ингэж шоуддаг. Заяа. Энэ эсрэг дэрэгтэй гинэ. Хүүд одоо удагт өнөөдөр иргэд зайлууд төгжрээд бүр хэдэн цаг төгжрж яхад нэслэг дэргээр нэслээ. Нөгөө манай энэ юу ямар юм блэ? Наадмын ардлын золгоо энэ ямар юм блэ? Тордорган болтыг буудлаа лөө. Энэ дээр нэслэг дэргэний зогсоолтой. Хөөхөө нэслэг дэргээр бууж ирдэг. Ард түмний боломжийг хулгай яддаг хулгайчууд хөш сэлэнгийнхний улсын ачингийн мөнгийг энэ нүүрсний хулгайчууд гаргаж байгаа шүү дээ. Өнөөдөр сэлэнгэд бизнес хийдэг, тариа тарьдаг хөрхи наран туул дээр бизнес хийдэг хүмүүс начин тэр 100 сая мөнгө чадахгүй шүү дээ. Энэ хулгайч нар өгнө. Энд төрт мөнгө цаас болцсон. Тий. Ийм л хулгайч нар шүү дээ. Та нар ядарсан хамтартай хүмүүсд одоо өнөөдөр Монголд бөхчүүдэд энэ найранд өгдөг мөнгийг заяа тухайн жилд хамтар төс туссан бүх хэрэгтэй гадагш нэмжлэгэнд явуулах мөнгийг бөхчүүдэд өгсөн шүү та нар. Бөхчүүд намайг казино шааж. Заяа. Тэ. Докторч юу? Дастивгийн докторч юу? Би чам дээр лавиг очино. Хоёулаа халдлаа хэвтэн овшоо. Чи бусдын боломжийг хулгайсан нүүрсний хулгайч. Чи өнөөдөр гашуун сугаатын авцам дээр цусаа урсгах жолооч нарын цусыг тэр гашуун сугаат авцамын 20% нь 5 дахь дараалт эзэгнэж байгаа. Докторч чи сорж байгаа. Чи авгаагаа ийцээ адгийн шаар. Ийм хулгайч нар Монголын өв соёлыг энэ Монголын бүхийг бузарлж байна. Тэ? Үнэн шүү дээ. Яг нэг хулгайчууд. За ийм байна. Болсон явдал үнэн. Тэ? Тэгэл ингээд бөхчүүдээрээ шоу шаагаал хулгайч нар. Тэгэл ингээд
Амар том хэр барьцсан. Сохрын газар сохор яв, доглонгийн газар доглон яв гэдэг үг мэдхүү. Миний өвөө ингэж сургасан юм. Миний аав цэрэн балжирын аав гон даваагийн аав цэрэн балжир ингэж сургасан юм. Миний өвөө цэрэн балжир гэж. Ягаад гэвэл ядарсан хүний хажууд баярхаж болдгоомаа гэсэн үг. Ард түмэн ядуу байхад өнөөдөр хүн мандлын дэнжлэр хэдэн олигарх зүгээр л задарлаа. Хэдэн өдөр архиулаа. Худлаа шаагаад пост оруулаад та хэдэн улын долоодог урлаг спортын одууд нь чи долоогоод тэр ахыгаа гал дээр ирлээ. Гойгоо стори зураг шаагаад. Гэр хорооллыг хардаа. Хөдөө оронтын ядарсан иргэдэд хардаа. Бид нар яаж амьдарч байгаа вэ? Энэ ядарсан нийгэм та нарыг задарч шít. Сохрын газар та нар сохрын явж чадахгүй шít. Биш. Доглонгийн газар та нар доглон явж чадахгүй байна. Та нар доглон хүний нүдэн дээр та нар баярхаж шít болгоочудаа. Сохрын хүний нүдэн дээр та нар баярхаж шít. Орчнууд минь. За ийм л байгаа шүү заа юу. Нэг тэгж сандар салгадаад юм алга бодит байдлыг хэллээ. Хожигнуудын аах юм алга. Одоо манай мөн ихнэр зайлууд ээдтэй чи аюулгүй байдлаа анхаараар айлч шүү миний хайнаа гэдэг. Аах юм багт үгдэх. Өгсөн бас би хийдэг хүүхдээ хийцэн, хийх ажлаа хийцэн, ор хоронтой болсон. Намайг хүнд алуулдаа гэхэд миний хүүхдүүд одоо тэртээ тэрг амьдралаа авчих واخ. Тий. Би магадгүй нэг хулгаас нэр далуулах واخ. Алуулсан ч би шудраг сэтэл алалцсан заяа. Тий. Би олон хүний дург хүргэж байгаа мэдчихэв. Одоо Английн Фулхэм гэх баг Чимботын номин гэж авгаа авчиад 5.10 тэрбум төгрөг авч өгсөн. Заяа. Тэр хулгаач. Очоод лайвыг очсон чинь над руу зүгээр төлбөртэй сайтуудаар шааж ийна. Хүмүүсээс яриа аваад нөгөөдүүд нь сонгуулаар 100,000 авсан хүмүүс яриа өгөөл. Яриа өглөө 500к 100к намайг муулаад аймаараа дайр. Заяа. Ард түмэн миний талд байгаа заяа. Тий. Ард түмэн хүчтэй гэдэг би танаас харуулна навчнуудаа за. Ягаад гэвэл бид нэр жирийн ардууд өнөөдөр ягаад годомд гуйлагч амьдрах ёстой юм? Яагаад энэ Монголын баялагийг сорсон хэдхэн хулгайч нар задарч амьдрах ёстой юм? Яагаад эдгээр Монголын бөхчүүдийг, спортыг, морийг бүхлээр нь бузалгах ёстой юм? Би өчтөр морины талаар ярьсан заяа. Хэдэн хулгайч нарын талаар ярьсан. Дахиад би шааштай ярина. Заяа. Том шаагаа тэнцвэр үг хэлээ. Нэг л зүгээр бурхан чаашаа хадуулгаас нар. Тэгээд хөлхний эдэн лам нар нь очсон. Ховл юу гэдэг гэгэнтнүүд гинэ. Ёо. Ирэх өрцсөн. Ямар шоу юм бэ? Миний өвөө лам байсан. Хэлмэгдүүлэлт үеэр харун болоод лам нарыг алж байгаа үед миний өвөө шууд хандангаас гар зүгтаагаад миний эмээтэй танилцаад харун болоод 5 хүүхд гаргасан. Миний аав дээр 2 ихтэй доор 2 дүүтэй айлын ганц онд. Тий. Тэгэл миний өвөө бол шиний 15-нд шиний 8-нд Баян онгорын аймгийнхаа бүх ингээд уулан дээр гараад өглөө өвөө хар цайтай явдаг. Нэг мөн домптой хар цайтай яваад бүтэн өдөрж ингээд ном уншиж ирдэг гэсэн. Мацаг барайл. Тийм ориг лам байлаа. Тэгэл хүн амьтан дээр яг уулзаад авахгүй. Лам нар чинь тэгж хил гар шоудах дурггүй. Тэгэл намайг өхүүд аваачаад ил хайчаарэ гэж хэлдэг ус гэж. Миний өвөө. Шоу моон дурггүй. Тийм лам нар чинь тийм ориг лам нар. Хулх нам нар одоо баячууд дээр очсон. Шар торгон дээр шатсан. Ийм том жижиг болгоо шатсан. Бас хөлхний эрх зүвччээ. Ингээд. Тэгээ нөгөө ламтайгаа зураг авахлаа. Шоудаад ах. Та нар хөөш. Би тэр лам бол би хөвлөгөө шүү дээ. Миний улааны лам байсан хөвлөгөө. Надад муу юм ийг нь харъя би. Би нөтн ажны Батэрднийд очиос автоо аксантай болорсон. Тэр нөгөө нэг ямар юм бэ? Нор хайргүй чи юу? Нөгөө лам хоймрын суудсан. Ажлаа өгч байгаа. Бас зогсчих юм гэсэн. Ярвага. Сах надад болчих. Монголчууд юу соёлоо том шаа. Бид нар нэг өв соёлоо ажнаагаар заалах юм гинэ. Ажнаа Батэрдний хөөй. Чи педка минь. Англи болсон болоогүй Эрмитаж өгшөө $1,000 гэх гэртээ сүрнэр болгоо тавьчихсан. Чамааг өгөхөд наадад чинь авсан ч дагаад орох уу? Чи жижиг 5 дахь нүүрсээр баяжсан хулгайч шүү дээ шундаа бузраа. Тэгээд том шаагаад байх юм байхгүй жоо ядарсан хүмүүстэй тусал заа юу. Хой ойлгосноо. Хойдон би хөөдлөө удгийн дэнжлэр өч лайв. Хэдэн хулгайчуудыг харуулна. Наран хүүгэнд очин Меган Пинколтын чинь
Давдарчинд очив, Бат Эрдэнэгээр очив. Богдгоогоор очив юм. Тэ. Харан юм хулгайчуудыг. За ийм байна нөгөө тороолууд нь орж тороолдож байна. За Монголын чи амьдрал ийм байна. За наадмын маргаас намар гэж ажлаа хийцгаа, хатан тариндаа гарцгаа. Худлаа гуцаад энэ тэнд найрлаад байвж аригт орсоо багуу. Тэгээд өдөр наадам энэ хөдөө гадааны зам битүү. Тэгээд нэг нэгэ дагаад зөөлөн явцгаа. За ёо. Тэгээд мөргөлдөж ухчаал дүүрчээсэн. Хөдөө явж гин гэд. Энэ зам нь авах юм байхгүй. Тэр дэлгэр сайхан гэдэг олгоор хулгайч байна. Нодонд орон гавьяас бас нэг начин дөрүүлсэн. Энэ замаасаа чи ой дэлгэр сайхан хулгайчаа. Энэ зам дээр ч хүүхэд дууслаа. Тэр гурван засаг солигдчих. Манай энэ дэлгэр сайхан заяа. Гурван ерөнхий сайдын толгой залгсан шүү дээ. За эхнийх нь оюун эрдний толгойг залглаа. Хоёрт нь замдчтрын толгойг залглаа. Одоо учрал энэ засгийн газарт хамгийн доктортой ажилласан сайдууд дэлгэр сайхан. Ажлаа дурака хүрээгээ гадаад зугаалаад байгаа. Хааван чи наадамдаар ажиллал та. Энэ зам гэдэг чинь зуны өдөр энэ өнөөдөр зам дээр иргэд өгчээ шүү дээ. Хөдөө гадаа яваад найр наадам гээд тэгээд жил нутгийн хоймоо гээд битгий олон талаа нэр яваад нутгийн хой жил болгоо юм. Өнөөдөр Эрдэнэтийн 49 удаа шиг Эрдэнэт гот байгуулагчны 49 яа хийж болохгүй 50 юм уу 51 юм уу ялгаагүй 49 50 51 ялгаагүй заа юу наадмын талбайг нь халаа хийсэн юм уу алуурчин батлуудын гөлөг байгаа. Тэгээ сая би бас лайв хийгээл авлаа. Нөгөө аккаунтаараа. За ингээ яриад байвал зөндөө юм байна. За юу. За түр баяртай авах гээгийн ухаанаар хандаарай. Намайг хараа нэг өрөөнүү тороолдно би та нараас айгаад байгаа юм байхгүй. За юу. Ойлгосноо. Тэр хулгайч нарыг чи бодис байдлыг хэллээ. Хэдэн хулхны найраны бүгчүүдийн чи бод байдлыг хэллээ. Мянган үхрийн ивэрд нэг үхрийн ивэрд эсвэл мянган үхрийн ивэрд хэлсэн гэж хайрын сайхан энэ шудраг барилдж байгаа бүх залуучуудынхаа ирэтэнгийг найраны бүгчүүд бузралж байгаа шүү. Зүгээр хүнд гівтэн гэж байдгүй маа. За юу даваа өндөрдөх тусам ингэн. Тэгээ ядж яхад төр дагаж бүх гэдэг нэг үгтэй. Тэгээ төрийн өндөр албан тушаалтан гарч ирэнгүүтээ бизнесмэнүүдээ ингээд шаацсан гэж байгаа. Мэдчихээ заа баталгаатай за. Манай аймгийн бас одоо би нэрийн усыг хэлээд яах вэ? Яриад яах вэ? Хүний сонссон юм би хүнд ярддаг новшин занаад байхгүй. Эр хүн бас нэг сонссон юм а нууцыг хадгална гэж нэг байна. Зөндөө юм байгаа яриул. За юм байна дөрөв хоёртай. Дахиад битгий над руу бүх мөхөөр тороолдоод гуцаад өгсөн юм авдаг энэ төр гэж удин гуццаагаад байгаараа. Өгч чадсан ойлгосноо? Өгсөн тэгээ яадгийг өгч чадахгүй битгий атаарах. Эдгээр хулгайч тороолууд минь за. За дөрөв хоёртай ийм байна.